Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хорвоод Минлээд 300-гаадхан хонож байгаа хонгорхон хөөрхөн дүнрийн маань оролцдог Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхлэж байна. Уралдаж ягаад ухарш тавьдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаа дашин тонтогнон бүжгэлдэг, азийн мөмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнер маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Манцуутай жаахан дүүнер маань тэмцээн уралдаанд оролцож ялагдаж байгаагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэрэн гаргасан тамирчид, динж хотойдол барилдах бүхчүүд, үзэгслэнгоо монголжингоо охид, үйлэн дуран өгөнццэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж Олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дүүлийг ишгэлүүлж алтан соёмбот албагаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд хөөрхөн дүүнартаа амжилтын дээдийг хүсээр өгөөд энэ удаагийн дугаараа эхлэж байна. Миний дуртай хүрээтэй яг аав надаа өглөөлгөө авч өгдөг. Харин би зэвсэгтэй очиод олон сайхан дуу шүлэг чийжилж ангидаа хамгийн мундаг байдаг. Харин аав маань ажилласаа дандаа уцурч ажилдаа дарагдаа байнга загнуулдаг байсан. Одоо харин хүрээтэй яг аав маань эзнэр энэ явдал эсэргээрээ болж хүрээтэй яг надаас илүү иддэг болсон юм да. Хамгийн шилдэг хүүхдийн тэжээл Фруто Няня. Алдрайхан бяцхан дүүнер маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг авторалын уралдаанаар эхэлдэг үлээ. Хамгийн түрүүнд бусдыгаа оршуулад авхаачтай сэргэлэн тамирчин болох мөнх эрдэнэ өөхтэй Нандин од дүү маань гараанаасаа гарлаа. Нандинаас Нандин хөөрхөн од маань 11 сар 10 хоногтод анд найзуудтайгаа хүчээ үзэж явна. Нандиухаа гэж хөөртөн дуудалдаг. Зурагт үзэж хөгжим сонсож бүжиглэх хоббитай дүү маань за цөөвөн будаатай хувраганд үнэхээр их дуртай. Цадсан мөртлөө араас нь идээд л байдаг гин шүү. Ирээдүйд алтан гартаа бурхан ухаантай эмч болно гэд 20 секундэнд ирлээ. Хоёрдугаар баримт маань Бадарч явахтай од баяр дүү маань ондоотл бондоотл хөгжилтэй нэгэд хөөртэй баяртай гараанаасаа гарлаа. 11 сар 17 хоногт одоош гэж хөөртөн дуудалдаг. Ардын дуугаа аялаад уртын дуугаа уянгалуулад хип хопоор өглөөд хэмнэл данжийг нь тааруулан бүжгэлж хүүхэлдэйн кино үзэх хоббитэй дүү маань банд нь нугш тараг буузан дуртай. За ирээдүйд ижээ аавдаа инрэлтэй, их жахтаа тустай, төрдөө нэртэй, түмэндээн алдартай, нэр алдрaan цүрээ тулсан эрхэмсэг удирдагч болноог нь 30 секундэд баярлаа. 3 дугаар байранд маань Цэн даюу шовхтэй Цэлмүү маань гараанаасаа гарлаа. 11 сар 15 хоногт Цэлмүүнчиг гэж хөөртөн дуудалдаг. За шүл ууж, баяж, тараг, зармиг идэх дуртай дүү маань реклам үзэж, аавдаа тэрврүүлэн заавыгаа үнсэж, бас тэрч явах хоббитэй. Аав ээжгээ ирээдүйд алдартай мундаг эмч болноог нь цэнцгэрхэн төрсөн Цэлмүүн охин, цэцэг хичээм гоёхан төрсөн Цэн тагруу шиг хөөрхөн охин чигээрэн давхаад 3-т ирлээ. За 40 секундэд тавьчээ 4-р байранд маань өнөр жаргал авахтай Маргад охин маань гараанаасаа гарлаа. Маадад л алхаж яваа Маргад охин маань за Монголдоо хүрэлцэн ирээд 10 сар 5 хонож байгаа Маргууш гэж хөөртөн дуудалдаг. Хөх Монголын хөрслөг охин хөөрхөн төрсөн Цэнцгэр Маргадаа. Уцаар ярин дуулан бүжиглэн угаа сэргэлэн дүү маань уудалж онгичаад өдөржин завгүй унждгөө. Тараг йогурт, элэгний нугш, аав ээжийнхээ идэж байгаа бүхий л хоолыг булаацалдан идэх дуртай. Ээжтэй амьдралтай аавдаа ачлалтай их орондоо ихийг хийж бүтээсэн ингөө мундаг эмч доктор болно гэж 50 секундэд дөрвөллөө. 5 дугаар байранд маань Батулга овогтой Хатан Эрдэм охин маань гараанаасаа гарлаа. Хатан Эрдэм гэж хаанаас нь ч гарсан халахын сайхан гоо охин доо. Хорвоод дэлхийдээ Минлээд 11 сар 15 хонож байгаа. Аав ээжийн өвөө эмээ ах эгч нар нь Бандалаа гэж өхөөрдөм охиноо өргөмжилнөө. За Бандалаа буюу Хатан дүү маань шкаф бухан шатар даам нүүн шаг хийсэн шатрын цадгаар хөөгөн шүү дээ. За уудалж онгичж угаа цэвэрлэх хоббитэй дүү маань бантан химээ хоолоо баруун зөнгөө иднэ. Ирээдүйд Эйнштейн шиг эрдэмтэн доктор болж энэ Монголынхаа нэрийг дэлхийн давцан царайт болно гэн 1 минутанд орж ирлээ. Хамгийн сүүлд алтан тулга овогтой Идэр дүү маань инээд алдаад л гараанаасаа гарлаа. Энэ удаагийн дугаарын маань хамгийн царайлаг, хамгийн мэралаг, хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн хүүгээр тодорсон Идэр маань энэ дэлхийд хүрэлцэн ирээд 11 сар 7 хонож байгаа. Бондоолаа бас бөмбөөлээ гэж өхөөртөн дуудалдаг. Шүүгээ саваа онгочоод шүдэнцний толгой мэрээд шатар даам нүгээд шатаар дээшэн доошон уруудаж алхах хоббитэй. Бантан каш, тараг, сокон дуртай дүү маань ирээдүйд тэр бомтон бизнесмен залуу болно. Минут 10 секундэд ирлээ.
Хоёрдугаар үеийн хөөрхөн дүнрийг маань хошуучлаад алгахын нүдэндээ совдон дэлмэстэй аялгау охин маань гараанаас гарлаа. Пүрэв сүрэнгийн аялгау харваа дэлхийдээ мэдлээд хангархан хөөрхөн аялгау маань 10 сар 5 хоног байгаа. Миний гүнжээ болцаахаа гэж ижи аав нь өхөрднөө. Реклам хүүхэлдэйн кино үзэж гар утас оролдож удирдлагаар тоглож хөгжим сонсож бүжиглэх хоббитэй бамтан төмсний сутан шүл за тараг хааш сог махтаа бол бүхий л хоолыг масатл инээж байгаад л идэж гарна. Ирээдүйд дэлхийд нэр алдраа цорой тулсан мундаг жүжигчин болно гэд 20 секундэд тавьчээ. Хоёрдугаар байранд маань Эрдэнэхүү авагтай мөнхөд дүү маань модод л гараанаас гарлаа. 11 сар 25 хоногт Отконо миний бамбруушхан гэж хөөрдөнд дуудалдгаа. Мишель тодруулсан бамбруушхан маань гадуур дотор мөлхөж гангар гунгар шулганаж ээжийнхээ цэвэрлсэн гэрээг боснооч усанд орж усаар тоглох хоббитэй. Бантан төмсний нухш ер нь бол ээжийнхээ ээжгсэн гарын бүхий л гарын хоолнд дуртай. Ээжих нь сайн тогооч энэ дэлхийд үгүй гин шүү. Монгол улсынхаа нэрийг мандуулсан тэр дэлхийд нэрэн цорой тулсан олимпийн их авраг болно гэд 30 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань оюун чимэг авахтай ануу үжин охин маань гараанаас гарлаа. 10 сар 20 хоногтод анд найзуудтайгаа хүчээ үзэж амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцож байгаа ануу үжин дөөг маань ануунгаа гэж өхөөрдөн өргөмжилнөө. Ардын дуугаа аялаад уртын дуугаа оюнглуулад хип хопоор өглөж хэмнэл данжийг нь тааруулна. Дуудуулах хоббитэй дуу маань бантан бууз банш гурвыг бондойдл түнтэдл идэх дуртай. Ирээдүйд алтан гургалтай шиг дуучин болж ард түмнийхээ сонорыг Милана гэд 40 секундэд гурварлаа. 4-р байранд маань Эрдэнэ 2 авагтай Баярмаа охин маань орж ирж байна. Бандайсан бүндийсэн Баярмаа. За хаанаас нь чарсан халахын үзэгслэндээ. За царайлаг мэралаг дүү маань цаг нь болоход алдар тэмч болно. 10 сар 20 хоногтод анд найзуудтайгаа хүчээ өжж явна. Ангирмаа гэж хөөрдөнд дуудалдгаа. За хөөрхөн ангирмаа маань уцаар ярина, уудлан онгич нь угаа сэргэлэн дүү маань хөгжим явангуут л хөөртэй баяртай талгаагаа хөдөлгөөд бөксөө ондогнуулаад алгаан дашин бүжиглэж гарна шүү дээ. Бантан хааш хоёрт бомбгор охин дуртай. Бондойтл суугаад бүндийтэл хөсөөн гожуулаад хөлөөнжигээд өөрөө самардаад асгаад л буцаагаад л төөж идээд л өөрийгөө хооллох дуртай. Хөөрдөм хөрхөн дүү маань алтан гартай бурхан ухаантай эмч ирээдүйд болно гэж 50 секундэд тавьчээ. 5 дугаар байранд маань Баярхүү авагтай Төвшин Батхүү маань орж ирлээ. Хөөртэй баяртай хөөрхөн дүү маань 11 сар 13 хоногт Бондоолоо гэж хөөрдөнд дуудалдгаа. За нүүрэндээ цогтой нүдэндээ галтай халах Монголын хаанаас нь чарсан сайхан юндэн өгөө залуу. За бүжиглэн жүжиглэн хөгжим сонсон. За дуу болгоныг дагаж дуулна утсаар ярих хоббитэй бантан урилтай шүл будаатай хуурга гаарвал тарган дуртай дүү маань ирээдүйд жүжигчин болно гэн 1 минутанд орж ирлээ. Ханиадны эсрэг хамгийн шилдэг жимс, халааж уувал хамгийн сайхан жуус, ээжүүдийн шилдэг туслагч, ил бүтээгдэхүүн хамгийн чанартай. 3 дугаар үеийн дүнрийг маань хушуучлаад чулуун гэрэл авахтай төгөлдөр дүү маань гараанаас гарлаа. 11 сар 8 хоногт төөдөг мөөдөг алхаатай төгөлдөр дүү хөөрхөн шүү төмөн олны дундаас төгөлдрөөс хөөрхөн нь үгүй ээ. За өвөө төгөө морь унана. За юм өмүүлнэ. Усан дорно, угаад цэвэрлэн, угаа сэргэлэн дүү маань өөмүүлнэ бас буцаагаад эмхэлнэ. Бантан будаатай бол бүхий л төрлийн хоолыг бомбайтл төгөлдөр дүү маань идэх дуртай. Ирээдүйд гарлаа давлаа алдартай гайхалтай мундаг бүх болж төмөн олныхоо ухаан донд төгөлдөр дүү дэмэх болно. 20 секундэд тавилаа. 2 дугаар байранд маань Батсанаа авагтай анх хоёр дүү маань гараанаас гарлаа. За хамгийн жаахан хамгийн өхөрдөн оролцогч маань хорвоо дэлхийдээ мэдлээд 8 сар 30 хонож байгаа. За Ануш гэж өхөрдөн дуудалдгаа. Ануш дүү маань авхаачтай самбаатай сэргэлэн төрсэн сэтгэр хүү байла. Сэмсэмхэн алхаатай сэргэлэн сэтгэр анх хоёр хоббингүүл усанд цэлэх хонгорхон хөөрхөн дүү маань дуудуулах бас дуртай. Идэх дуртай хоол нь аавынхаа хийж өгсөн цөөвинг атгаж байгаад л амандаа хийж гарна шүү дээ. Ирээдүйд за баруун зүүн гарна бусдаас онцгой боксчин болно гэн боксинг их авраг болж Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цорой тулнаа гэн хамгийн жаахан оролцогч хайр татам тамирчин Азийн өмгийг атгасан айдаа мундаг хүүдээ. За 30 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань мөнх одоо хөхтэй алтан шагаа хүн маань гараанаас гарлаа. ертөнцид мэдлээд 9 сар 15 хонож байгаа. Памбаг гэж хөөрдөн дуудалдгаа. Царайлаг мэралаг памбагда цагийг эзлэх их аврагда хаанаас нь чарсан халахын сайхан бүхтөө хав дөрүүлжин хөөрхөн алтан шагаада бөмбөг тоглож хувцаан угааж
хуцаан ухаж гаргаад өөмүүлнэ, бас загвар үзүүлнэ. Юм болгон дээр л авирж мацдаг. Ер нь бол зөвгүй зантай, дэггүй памбагда. Гурилтай шүл, сог, каш, чихэртэй харуулан дуртай дүү маань хөх тэнгэртэй дүүлэн нисэн хөөрхөн охтыг араасаа дагуулсан царайлаг мэралаг онгоцны нисгэж болно гэн 31 секундэд гурваллаа. 4-р байранд маань Эрдэнэ бэлэг авахтай бүртээ маань орж ирж байна. За бүрт хатан маань ертөнцид мэдлээд 9 сар 11 хонож байгаа. За бибгэ гэж хөөртөнд дуудулдаг гинэ. Хатан бүртээ хөөрхөн шүү, хөх талбат монголжингоо шүү, халахынгоо үзэгслэн тохин шүү, хайр татам хөөрхөн тамирчин шүү. Хотгор газрыг холцортол ингэр газрыг илтлэн бүжиглэх дуртай. Дөөгийн маань идэх дуртай хоол нь ногооны цутан бантаан. Ирээдүйд энгүү ухаантай эмч мянган шавтай багш болно гэн 45 секундэд дөрвөлж байна. За араас нь мөнхтөр авахтай мөнх цацрал охин маань гараанаасаа гарлаа. Алаг нүдэндээ совдон нулимстай 11 сар 17 хоногт цацгаа гэж хөөртөнд дуудулдаг. Алаг нүдэндээ совдон нулимстай айргийн тавд ороод ирлээ. Аав нь өмөлцөж ээж нь ихшээд алгаан дасан өгтлаа да охиноо. Утсаар ярьж уудалж онгичиж угаас цэмцгэр охин маань бүхэл зүйлийг шүүрдэж арчих хобби те. Ээж хийж өгсөн бантан кашин дээдэ мөнчиг дуртай дүү маань ирээдүйд эмч чадварлаг нэгэн бүсгүй болно гэн 1 минут 9 секундэд тавьчихъя. За хамгийн сүүлд ивэл тавхтай амирлан охин маань орж ирж байна. Ангаатл инээсэн айлгүй амирлан 10 сар 16 хоногтод анд нээзүүдтэйгээ хүчээн үзэж явна. Амина амирлууш гэж хөөртөнд дуудулдаг. За амирлан охин маань хөгжилтэй инээсэн хөөрхөн охин гадаа гарна гангарч гоёод л хөөрхөн хөвгүүдтэй гар барин танилцаад л хөөрхөн гихчин нүд ирмэн панаалдна. Хөгжим сонсож бас унтах хоббитэй дүү маань том бууз тоогоо дөрөн цөөвн идээд араас нь жимс таргаад даруулдаг. Ирээдүйд загвар өмсөгч мисс бүсгүй болж дээлтэй Монголоо дэлхийн дэвжэнэ алдаршуулнаа. Минут 10 секундэд орж ирлээ. Хамгийн сүүлийн хөөрхөн дүнрийг маань хушуучлаад Батбаяр авахтай энэ хүслэн дуу маань гараанаасаа гарлаа. Төрсөн өдрийнхөө баярын ирнээр тэмцээн уралдаанд амжилттай оролцож мөнгөн медалаар ингрэмлаасан мөнчиг сэргэлэн дүүдэ. Төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлээ урт наслаараа удаан жаргаарай дүү минь. 11 сар 23 хоногт аав ээжийн хайртай Чеборошка алаг нүдэн өхөөрдөм ангааха алиалж бүгдийг инээмсэглэх нь сурамгай өө эмээгийн шөмбөг бөмбөг өхөөрдөм хөөрхөн охин маань бондгорхон хөөрхөн хөлөөрөө бэмбин дээрээ гараад бүжин шиг пог хийдгээ. Цоглог хөгжмийн аян цогтой гэгчин бүжиглэн цээлхэн хоолоогоор цангинуулж игдүүтэй хөрхөн гараараа харагдсан бүхнээ буснуулдаг хоббитэй. Луунта бантан гурилтай шүл ер нь бол махтай хоол болгоныг идэх дуртай дүү маань эх орныхоо нэрийг дэлхийн тавцан цорайтуулсан эрдэм намтай лидер бүсгүй болно. 20 секундэд ирлээ. 2 дугаар байранд маань пүрэв эренчин авахтай нарангой охин маань нам байдал явж байна. Алаг нүдэндээ совдон нулимстай 11 сар 4 хоногтод ант найзуудтайгаа хүчээ үзэж яваа нарангой дүү маань алс холоос 1200 км-ийн цаанаас Завхан аймгаас хүрэлцэн гисэн хөөрхөн охин байлаа. Алс холоос хүрэлцэн гисэн алаг нүдэндээ совдон нулимстай айс хөөрхөн дүүг маань Памбаха гэж өвөө эмээ дуудана. За Завхан аймагт байгаа аавда Нанкада за хөөрхөн дүү хүүн охин нь хайртай шүү. Хайртай үнсээ гэж дамжуулж байна. За Нака маань ааруул идэн усан дорн ардын дуугаа аялаж уртын дуугаа уянгалуулна бас бүжиглэж хүн үнсэх хобби те. Эмээгийн хийсэн бантан гурилтай шүл банштай за бас бүхий л махан хоолнд дуртай дуу маань эмээгийнхээ ачиг энэ тэрүүнд хариулнаа хайртай шүү таньда гэж дамжуулж байна. Ирээдүйд хүн болгонд тусалсан алтан гартай бурхан ухаантай авралын илч эмч болно гэн 30 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань Сапар галиа авахта жулдас охин маань орж иж байна. 11 сар 9 хоногтод анд нээзүүдтэйгээ хүчээ үзэж яваа алаг нүдтэй хөөрхөн дүүг маань Жулия гэж өхөртөн дууддаг. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн бурханлаг бомбогоор ганган охин тэрэгэн доктороо багтаж ядан тентэр тонтор ирж явнаа. Утсаар ярина уудлан онгич нь угааж ирчин угаас сэргэлэн дүү маань ухаалаг гэж ихтэйхэн юм болгоныг л амандаа хийж амталж чанарыг нь шалгаад таалагдахгүй бол шидээд л тамшаалж үзээд л тургин шүдэ. Бантан буузан дуртай бомборхон хөөрхөн Жулия охин маань алдартай дуучин болж ард олноо баясгана гэн 40 секундэд гурваллаа. 4-р байранд маань Баасанжов авахта наран мандах охин маань гараанаасаа гарлаа. ертөнцид мэдлээд 9 сар 27 хоногж байгаа. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөрхөн охиныг маань алаг нүдэн бүлтээрээ гэж өхөөртөн дуудгаа. Тарамгар нүдэн охин маань тоодог алхаад л төмний дундаас онцгой байлаа. Царайлаг мэралаг нүдэн гүнж маань бүжиглэж дуулаж хөгжим сонсох хоббитэй. Том бууз тосон гойцсон цовинга атгаж бацаж идэх дуртай алаг нүдэн хөөрхөн охин маань Монгол улсынхаа анхны эмэгтэй ерөнхий
ерөнхийлөгч болж төр улсаа дэвшдгэн төмөн олон амран готлон жаргуулан 50 секундэд дөрвөллөө. 5 дугаар байранд маань мөнх бол давхтай үүлэн гарыг маань гараанаас гарлаа. Инээд алдсан игдүүтэй үүлэн гарыг охин маань өнөөдрийн тэмцээний маань хамгийн царайлаг хамгийн өхөөрдөн оролцогч байлаа. 10 сар 16 хоногт үүлэн гэж өхөөрдөн дуудалгаа. Үүлэн охин маань бөмбөгөөр тоглох дуртай, зурагт үзэн дуудуулна, бүжиглэн, мөлхөн. За хувцсныхаа шкафыг ухаад л өглөж гарна шүү дээ. За бантан каст, зутан, дахианы мах, нухсан төмөс, тараг аруул, ээдэм, жимсний сок, банан дуртай дөө маань алдартай балетчин болоод ард олноо баясхан тэв дэлхийгээр аялна гэд 1 минутанд орж ирлээ. Хамгийн сүүлд ганс сүх овогтой ундрах гэж гараанаас гарan барианы зүг хурдалж яваа гайхалтай игдүүтэй сэргэлэн цаваа адтай охин маань инээд алдсаар сүүл мушиглаа. 10 сар гарантай ажилсаг гэж ихтэйхэн ам хуурайгүй шулган нь ая гололгүй бүжиглэн ажил болгонд оролцсон айда мундаг охин да. Өглөө сэрүүлэг болж бүхнийг сэрэн өмдөө цортол гэрээн тойрон мөлхөн. За өдөржин хийснээ дахин эхлэн 60 эмээгийн ажлыг цагийн дотор амжуулдаг, хоол болгоны гололгүй гуйлгалгүй хоб гэдэл бүгдийг нь идчихдэг дөө маань цадаад ирэхээрээ харин зад төргөж эхэлдэгэ гэн ирээдүйд эрдмийн оргилд мацаж хүрсэн ихийг хийж бүтээсэн ингүүл лидер бүсгүй болно гэд энэ л удаа минут 10 секундэд орж ирлээ. Таны хүүхэд зөв тоглоомоор тоглож байна уу? Эсвэл компьютер утсаар тоглоод байгаа юм биш үү? Хүүхэдтэй нэрүүл чирэг өсгөхөд хамгийн чухал зүйл хөдөлгөөн гэдгийг та мэдэх үү? Нархан тоглоомын төв, цэвэр орчинд хөөцөлдөх цайз, үсэрдэг давцан, эргэдэг бөмбөг, болсуур зэрэг олон аюулгүй тоглоомоор бяцхан үрсээ тоглоулахыг уурж байна. Мөн таны бяцхан үрсийн төрсөн өдөр үсгэлийн баяр анги хамтлагийн бүхий тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулан явуулнаа. Хаягийг нь танилцуулъя. Жүүки музейн замын урд Everyday худалдааны төвийн 2 давхурт нархан тоглоомын төв үүд хаалгаа нэгээд өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдэд урин залж байна. Утас 99 67 87 71 8808 8821. Хорвогийн хамгийн жаахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Хамгийн дөрөнд бусдыг хөвшүүлээд мөнх эрдэнэ овогтой нандин од маань нам байтал гараанаас гарлаа. Австралиа мөлхөө уралдаанд ант найзуудаа хөвшүүлж хүрэл медалаар ингрэм билсэн хөөрхөн сэргэлэн цаваа нандин од дөө маань 45 секундэд 40 мөлхөө дараад ирлээ. 2 дугаар баримт маань Цэн давиш овогтой цэлмүүн охин маань гараанаас гарлаа. Цэмцгэрхэн төрсэн цэлмүүн дөө маань холын нутгаас хөрөлцөн ирсэн хонгорхон хөөрхөн тамирчин байлаа. Үзэгслэн өхөөрдөм хөөрхөн мисэр шилгарсан хөөрхөн цэлмүү маань хот инээгээд минут 25 секундэд баярлалаа. 3 дугаар байранд маань алтан тулга овогтой эдэр дүү маань орж иж байна. Хаанаас нь чарсан халахын сайхан хөө өхөөрдөм хөөрхөн юндан гогоо сайхан залуу маань 2 минут 25 секундэд 3 дугаар байранд орлоо. 4 дугаар байранд маань Батулга овогтой хатан эрдэм дүү маань орж иж байна. Шилдэг бүжигчнээ шалгарсан сэргэлэн цаваа хатан охин маань царайлаг, миралаг, авьяаслаг, цаанаалныг өхөөрдөм хөөрхөн гүнжээр тодорсон байгаа. Хатан эрдэм гүнж маань 2 минут 40 секундэд дөрвөлж байгаа. 5 дугаар байранд маань Бадарч овогтой од баяр дүү маань гараанаас гарлаа. Шилдэг бүжигчнээ шалгарсан сэргэлэн цаваа од баяр дүү маань гайхалтай хөрхөн ганган хаанхуу гадаад дотоодор аялаж нэр алдрaan цэрэгдүүлэх сайхан залуугаар шалгарсан байгаа. 4 минутанд орж ирлээ. Хамгийн сүлд өнөр жаргалаа өгтө маргад дүү маань орж иж байна. Өнөөдрийн тэмцээний маань царайлаг, миралаг, цаанаалныг өхөөрдөм хөөрхөн бүдүү мисээр шалгарсан бандайсан бүндийсэн тамирчин байлаа. Бүдүү мис маань бондгонохон түндэгнэхэн мөлхөлсөөр 6 минутанд орж иж байна. 2 дугаар үеийн хөөрхөн тамирчдыг маань хушуучлаад хамгийн дөрөнд Эрдэнэ хүү овогтой мөнх од маань гараанаас гарлаа. Азийн мөмлөг хатгасан азтай одтой химэртэй од Австралийн мөлхөө уралдаанд анд найзуудаа хушуужилж алтан медалаар ингрэм билсэн айда мундаг сэргэлэн тамирчин байлаа. 18 секундэд 1-р байранд орж ирлээ. За 2 3 дугаар байранд маань оюун чимэг овогтой Ануужин Баяр хүү овогтой Төвшин Бат нар маань гараанаас гарын барианы зүг зэрэгцэн хурдалж явнаа. За ингээд оюун чимгийн Ануужин дүү маань арай төрүүлээд ороод ирлээ. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн баяртай байсгалантай оролцогч хөгжилтэй хөөрхөн царайлаг бяцхан мис Ануужин дүү маань 45 секундэд хоёрлож байгаа. Түүнтэй зэрэгцэн гараанаас гарсан Төвшин Бат дүү маань цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг зөгнөж төмөн олныхоо уухайн дунд дэвих ирээдүйн бусан аврагын удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнаагаар тодорсон байгаа. 53 секундэд гурвлаа. 4-р байранд маань Эрдэнэ 2 авахтай Баярмаа охин маань орж иж байна. Энэ удаагийн дугаарын маань хамгийн царайлаг, хамгийн миралаг, цаанаалныг өхөөрдөм хөөрхөн монголжингоо мис алдрыг авсан Баярмаа дүү маань минут 15 секундэд дөрвөллөө. За 5 дугаар байранд маань Пүрүсрэн овогтой Аялгуу охин маань орж иж байна. Аялгуу гэж авхаачтай сэргэлэн ангааж инээсэн хөөрхөн охин байлаа. Өхөөрдөм хөөрхөн царайлаг үнжээр тодорсон өнөөдрийн тэмцээний маань хамгийн сэргэлэн хамгийн ганган оролцогч Аялгуу маань 2 минут 10 секундэд 5 дугаар байранд орж ирлээ.
Амлан аав ээжүүдийн шилдэг туслах Фруто Няня. За 3 дугаар үеийн тамирчдыг маань хушуучлаад чулуун гэрэл авахта төгөлдөр дүү маань төөдөг мөөдөг мөлхөөдөл төмний дундаас онцгой гарлаа. За авторлын мөлхөө уралдаанд анд найзуудаа оршуулж алтан медалаар ингрэмэлсэн авхаалчтай сэргэлэн төгөлдөр дүү маань 2 минутанд хамгийн түрүүнд ирж байна. 2 дугаар байранд маань бат санаа авахта анх 2 маань гараанаас гарлаа. Азийн өмлөг атгсан азтай одтой анх 2. За анд олон найзуудаас авхаалчтай хөөрхөн сэргэлэн джентльменээр тодорсон 3 минут 20 секундэд 2 дугаар байранд ирлээ. За 3 дугаар байранд маань мөнх хот авахта алтан шагаад дуу маань гараанаас гарan барины зүг явж байна. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарсан алтан шагаад дуу маань анаал 3 минут 20 секундэд гурвлаа. 4 дугаар байранд маань эрдэнэ бэлэг авахта бүртээ охин маань гараанаас гарлаа. Бүрт маань шилдэг бүжигчнээр шалгарч өхөөрдөм хөөрхөн авьяаслаг бяцхан мис охиноор тодорсон байгаа. Бяцхан мис бүрт маань 4 минутанд дөрвөлж байна. 5 дугаар байранд маань ивэлт авахта амирлан маань гараанаас гарч байна. Амирлан гэж анайл хөөрхөн ирж аваа хөөрхөн дүү маань бондгорхон хөөрхөн ботомис гой охноор шалгарсан царайлаг мэралдаг хөөрхөн тамирчин байла. 4 минут 41 секундэд тавлаж байна. Хамгийн сүлд мөнх төр авахта мөнх цэцрал охин маань орж ирлээ. За өнөөдрийн тэмцээний маань хөөрдөм хөөрхөн оролцогч энэ жилийн Баян хотод эрэх жилийн төрөө магна үзэгслэнгоо үнсгэлжингээр тодорсон хөөрдөм хөөрхөн дүү маань 6 минутанд тарчиж байна. Хамгийн сүүлийн хөөрхөн дүүнрийг маань хушуучлаад пүрүү эренчин овогтой нарангой охин маань гараанаас гарлаа. Авторлын мөлхөө уралдаанд анд найзуудаа овшуулж хүрэл медалаар ингрэмэлсэн хөөрхөн сэргэлэн цаваа нарангой маань намбайтал 35 секундэд ороод ирлээ. 2 дугаар байранд маань Батбаяр овогтой инх хүслэн охин маань орж иж байна. Авторлын мөлхөө уралдаанд анд найзуудаа овшуулж мөнгөн медалаар ингрэмэлсэн сэргэлэн цаваа дуу маань төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцож байгаа 38 секундэд хоёрлоо. 3 дугаар байранд маань ганс өхөө овогтой ундрах охин маань гараанаас гарлаа. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гобсгүйгээр шалгарсан инэл хөөрхөн ундрах маань 50 секундэд тачигын төлмөлхөө гурвлаа. 4 дугаар байранд маань мөнх холд авахтай үүлэн гариг охин маань гараанаас гарлаа. Өнөөдрийн тэмцээний маань хамгийн анган хамгийн дэгжин оролцогч болох үүлэн гариг дуу маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цоройтлох гой охиноор шалгарсан байгаа. 51 секундэд дөрвөлж байна. 5 дугаар байранд маань Сапар Гали авахтай жулдас охин маань орж иж байна. За энэ удаагийн дугаарыг маань хамгийн ганган хамгийн дэгжин за хамгийн царайлаг охин болох жулдас маань гайхалтай хөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цоройтлох гой охиноор шалгарсан минут 10 секундэд тавлаа. Хамгийн сүлд Баасанжав авахта наран мандах охин маань орж иж байна. Энэ удаагийн дугаарыг маань мөн л хамгийн царайлаг, хамгийн мэралаг, хамгийн гоё нүдтэй оролцогч болох авхаалчтай сэргэлэн алаг нүдэн гүнжээр татарсан наран мандах охин маань 2 минутанд 6 аллаа. Амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хүндийнхээ анхны гарааг манай нэвтрүүлгээс эхэлж байгаа Манцуутай бяцхан тамирчдын маань 3 дахь тэмцээн Азийн мөмлөг суглах тэмцээнээр үргэлжилдэг. Энэ удаагийн дугаарт оролцож байгаа игдүүтэй хөөрхөн дүнээс маань эхний 11 тамирчид маань Азийнхаа бөмбөлгөөс суулгахад бэлэн болоод байна. Манай нэвтрүүлгийн байнгын ивент тэтгэгч мянган тамирчид маань гарын бэлгээ гардуулдаг Bimex компани хамт олон маань Оросын холбооны улсын номер 1 хүүхдийн жижил Фруто Няня малишим нэртэй каш, жуус, сок нухшнуудыг Монголд орж ирээд олныг танил таашаагдсан бүтээгдэхүүнээр шалгаруулад байгаа лээ. Хүүхдтэй хайртай хүн болгоны авч өгдөг бүтээгдэхүүнүүд алах Фруто Няня малишим нэртэй каш, жуус, сок нухшнууд маань бүх дэлгүүрүүдээр супермаркетуудаар бөөний төвүүдээр худалдаалагдаж байгаа. Азийн мөмлөгийн хамгийн түрүүнд Эрдэнэхүү авахта мөнх хот дуу маань мөнчөг хурдлан авчиж байна. Азад нь алгандаа гэсэн авхаалчтай самбаатай хиймэртэй төрсөн мөнх хот дүүд амьдралынхаа дурш дандаа мазтай оттой хиймэртэй авхан өлзөтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За 2 дугаар үеийн тамирчид маань Азийнхаа бөмбөлгөөс суулгахад бэлэн болоод байна. Хүний амьдралд аз од гэж өдөр болгон тохиогоод байдаггүй. Мэдээж энэ өдөр азтай оттой хиймэртэй хүүхдэл Азийн мөмгийг атгах болно. Ээжүүдийн шилдэг туслагч үрээтэй игдүүтэй хөөрхөн дүндээ маань идэх дуртай амттан болох Фруто Няня малишим нэртэй каш, жуус, сок нухшнуудаас аваад хэрэглээд амтлаад үзээрэй. Аавуудаа ээжүүдээ арааны шүл сасгаруулсан амттай сайхан бүтээгдэхүүнээс гадна танд болон таны хүүхдэд хэрэгтэй олон төрлийн витамин, амин дэм агуулсан цэвэр байгалийн оригинал сахарын холцгүй тансаг амттай сайхан бүтээгдэхүүнүүд бол Фруто Няня малишим нэртэй каш, жуус, сок нухшнууд маань байгаа. За ингээд Азийн мөмлөгийг хамгийн түрүүнд бат санаа авахтай анх 2 дуу маань атгаж байна. Азад нь авхаалт, азад нь алгандаа гэсэн авхаалчтай самбаатай хиймэртэй төрсэн хамгийн жаахан хамгийн өхөрдөн оролцогч болох анх 2 дүүд амьдралынхаа турш дандаа юм азтай одтой хиймэртэй авах өлзөтэй сайхан өрөөлийг өхөрдөн хөөрхөн бяцхан тамирчинда өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. On
Уралдаж өмлөхөж азаа удсан ухаантай сэргэлэн цаваа төрсөн дүүнэрийн маань 4 дахь тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөрхөн дүүнэр маань их гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авьяаслаг тэмэрчид байлаа. Ингээ шилдэг бүжигчтэй танилцуулъя. Бадарч овогтой Од Баяр. За Батулгын Хатан Эрдэм. За мөн Эрдэнэлгийн бүртээ нар маань шилдэг бүжигчнэр шалгарсан байгаа. Шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа хөөрхөн тамирчтай баяр хүргье. Хүндэт цэцэг эхчүүдэд телевиз үзэгчтэй та бүхэн хүүгийнхээ охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дуртгалтай энэхүү сайхан мөчийг нь манай манцуутай тамирчин нэвтрүүлэхдээ маань заавал мөнгөлөө үлдээгээрээ хүүхдүүд маань том болоод 10, 20, 30 жилийн дараа аав шигээ ээж шигээ болсон хойно энэ нэвтрүүлгээ эргэн үзээд инээд баяслаар бэлхэн байх болно шүү дээ. Ингээд манай нэвтрүүлэг 8 сараас дээш 11 сараас доош манцуутай бяцхан тамирчтай өдөр бүр урин залж байна. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Нархан тоглоомын төвийг танилцуулъя. Таны хүүхэд зөв тоглоомоор тоглож байна уу? Эсвэл компьютер утсаар тоглоод байгаа юм биш үсттэй. Таны хүүхэд эрүүл чирийг өсгөхөд хамгийн чухал зүйл бол хөдөлгөөн гэдгийг ижээ аав нараа мэдэх үү? Нархан тоглоомын төв цэвэр орчинд хөөцөлдөх цайз, үсэрдэг давцан, эрэгдэг бөмбөг, улсуур зэрэг олон аюулгүй тоглоомоор бяцхан үрсээ тоглуулахыг урьж байна. Мөн таны бяцхан үрсийн төрсөн өдөр, үсгэлийн баяр, анги хамт олонных нь бүхий л тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. Хаягийг нь танилцуулъя. Жүүкийн музейн замын урт талд. За Everyday худалдааны төвийн 2 давхарт Нархан тоглоомын төв үе таалгаа нэгээд өхөөрдөн бяцхан хүүхдүүдэд урин залж байна шүү. Утас 9967 8771 8808 8821. Таны хүүхэд зөв тоглоомоор тоглож байна уу? Эсвэл компьютер утсаар тоглоод байгаа юм биш үү? Хүүхэдтэй нэрүүл чирэг өсгөхөд хамгийн чухал зүйл хөдөлгөөн гэдгийг та мэдэх үү? Нархан тоглоомын төв цэвэр орчинд хөөцөлдөх цайз, үсэрдэг давцан, эрэгдэг бөмбөг, болсуур зэрэг олон аюулгүй тоглоомоор бяцхан үрсээ тоглуулахыг урьж байна. Мөн таны бяцхан үрсийн төрсөн өдөр, үсгэлийн баяр, анги хамт олонных нь бүхий л тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулан явуулнаа. Хаягийг нь танилцуулъя. Жүүкийн музейн замын урд Everyday худалдааны төвийн 2 давхарт Нархан тоглоомын төв үе хаалгаа нэгээд өхөөрдөн хөөрхөн хүүхдүүдэд урин залж байна. Утас 9967 8771 8808 8821. Ан ирч хүч авхаалсан байгаараа 1-р байранд орж алтан медалаар ингрээ мэлж Азийн бөмбөлөг сугалсан азтай одтой хиймэртэй хүү авхаалчтай сэргэлэн тамирчин Эрдэнэхүүгийн Хот дүүдээ Азийн бөмбөлөгний тусгай шагналд алтан медалийн тусгай шагналыг BMX компани 25 дугаар суугтлизийн агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Дараагийн мөлхөө уралдаанд хамт найзуудаагаа өршөжилж алтан медалаар ингрээ мэлж байгаа Чулуун гэрлийн төгөлдөр дүүдээ алтан медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивенттгч BMX компани 25 дугаар суугтлизийн агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань эрчтэй хүчтэй авхаалчтай сэргэлэн тамирчин болох Батбаярын их хүслэн охин маань мөнгөн медалаар ингрээ мэлж байна. Мөнгөн медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивенттгч BMX компани 25 дугаар суугтлизийн агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Хүрэл медалаар ингрээ мэлж байгаа хөөрхөн сэргэлэн цаваа охин болох Пүрэв Эренчингийн нарангууд үдэ хүрэл медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивенттгч BMX компани 25 дугаар суугтлизийн агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Авторалийн мөлхөө уралдаанд хамт найзуудаагаа өршөжилж хүрэл медалаар ингрээ мэлж байгаа хөөрхөн сэргэлэн цаваа охин Мөнх Эрдэнийн нандин одуудыг хүрэл медалийн бэлэгтэй нэвтрүүлгийн ерөнхий ивенттгч BMX компани 25 дугаар суугтлизийн агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Анд олон найзуудаа авторалийн мөлхөө уралдаанд хөшөөжилж Азийн бөмбөлөг сугалсан азтай одтой хиймэртэй хүү авхаалчтай хөрхөн сэргэлэн джентльмен Бат санаагийн анх 2 дүүдээ Азийн бөмбөлөгний тусгай шагналыг BMX компани 25 дугаар суугтлизийн агш нар нь гардуулж байна. Баяр хүргье. Тэмцээн уралдаанд амжилтаа оролцож царайлаг, миралаг, авьяаслаг гүнжээр тодорч шилдэг бүжигчнэр шалгарсан Батулгын Хатан Эрдэм охиндоо бэлгийг гардууллаа. Баяр хүргье. Маань нэгдүгээр бяцхан оролцогч Эрдэнэ 2-ын Баярмаа дүү маань царайлаг, миралаг, монголжингоо мис охиноор тодорч байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань нэгдүгээр хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарч байгаа Мөнх хотын алтан шагаа дүүдээ бэлгийг гардууллаа. Баяр хүргье. Тэмцээн уралдаанд амжилтаа оролцож үзэгслэнгоо өнсгөл
Дагалжин охиноор тодорсон мөнх төрийн мөнх цацрал дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Дугаарыг маань хамгийн дэгжин хамгийн хөөрхөн оролцогч дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цэрэ тулах гоо охиноор шалгарсан мөнх ол давхтай үүлэн гариг охиндоо бэлгийг гардууллаа. Баяр хүргье. Бүжгийнхаа тэмцээнд хамгийн гоё бүжиглэж шилдэг бүжигчнэр шалгарч гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэ тулах сайхан залуугаар тодорсон бадарч авахтай од хоёр дүүдээ бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн анган хамгийн дэгжин оролцогч Сапар Гали авахтай Жулдаас дүү маань гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэ тулах гоо охиноор шалгарч байна. Баяр хүргье. Хамгийн царайлаг хамгийн мэралаг хөөрхөн оролцогч өнөр жаргалын маргад дүү маань царайлаг мэралаг цаанаал нэг өхөөрдөм хөөрхөн бүдүү мисээр тодорлоо. Баяр хүргье. Тэмцээн уралдаандаа амжилтаа оролцсон царайлаг мэралаг охин болох Ивэлтийн амирлан дуу маань бондгорхон хөөрхөн ботоо мисээр шалгарлаа. Баяр хүргье. Тэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо уухайн дуун дэвих ирээдүйн бусаа авраг энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магна баяр хүүгийн дөвшин бат үдэ бэлгийг гардуулж сайн бүх болголтгой. Гин гой бүжиглэж шилдэгэн шилдэг бүжигчнэр шалгарсан өхөөрдөм хөөрхөн авьяаслаг бяцхан мис охин Эрдэнэлгийн бүртээ дүүдэ бэлгийг гардуулж баяр хүргье. Энэ дугаарыг маань игдүүтэй хөөрхөн оролцогч үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарч байгаа Цэнд аюушийн цэлмүүн дүүдээ бэлгийг гардууллаа. Баяр хүргье. Энэ гойнуудтай хамгийн хөөрхөн оролцогч авхаалчтай сэргэлэн алаг нүдэн гүнж Баасан жовын наран мандах охиндоо бэлгийг гардуулж байна. Баяр хүргье. Энэ дугаарыг маань хамгийн игдүүтэй хамгийн өхөөрдөм оролцогч Алтан тулгын эдэр дуу маань өхөөрдөм хөөрхөн юндэнгөөгөө сайхан залуугаар тодорлоо. Баяр хүргье. Тэмцээн уралдаандаа амжилтаа оролцож өхөөрдөм хөөрхөн царайлаг гүнжээр тодорсон пүрэв сүрэнгийн аялгууд үдэ бэлгийг гардууллаа. Баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн баяртай баясгалантай хөөрхөн охин оюун чимгийн ануу ужин дуу маань хөгжилтэй хөөрхөн царайлаг бяцхан мис охиноор шалгарч байна. Баяр хүргье. Тэмцээн уралдаандаа амжилтаа оролцсон хамгийн жаахан хамгийн өхөөрдөм оролцогч ганс үхийн ундрах дуу маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоо бүсгүйгээр тодорч байна. Баяр хүргье. Эрхэм үзэгчдээ Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шин дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцож байна. 10 хавар харуулсан сумшиг өнгөрөхөд алдраа жахан дүүнер маань сурагчид болсон байна. 20 зунийг отоход хонгор жахан дүүнер маань оюутан болцгоосон байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран цэрэд болсон залуус болцгоо эсгэрийн шүүгөх 40 өвлийг өнгөрөхөд эх орондоо эхийг бүтээсэн эрдэм номтой залуус айцгаана. Тэр загт дүүнер минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл инээд алдаж хонгорхон бяцхан насаан дөрсөж хөөхрөн инээж баясгаах болно. Үлгээд багтдаг жаахан дүнэр маань том болсон ч өн хойчд Манцуутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй баяртай.